сургалтын явц ер нь ямар байсан бэ гэдэг талаар бидний сэтгэлээ хуваалцсан уу, баярлалаа. Анх бүтэнсээ өдөр амарч ийсэн чинь гинт нөгөө нэг сошиал медианы өнгө ба сэтгэл зүйн имиж гэсэн юм сургалт болно. Тэгээд хин зориулагдсан бэ гэсэн чинь бизнесүүдэд гэсэн юм байсан. Тэгэхээр хэдийгээр би бизнес биш ч гэсэндээ надаас сэдвэн таалагдаад би тэг орж болох уу гэж асуугаад тэгээ би орсон. Тэгээ яагаад орох болсон шалтгаан гэх юм бол төрийн албан хаагчид сүүлийн үед өрн дижитал маркет сошиалын чиглэлээр өрн одоо жоохон дутмаг мэдлэгтэй байдаг. Тэгэхээр энэ мэдлэгээ нэгдүгээр зэрэг хоёрдугаарт одоо нөгөө альфа дижитал эрхний хүүхдүүдтэй би хичээл зааж байгаа. Гэтэл би уламжлалт аргаараа заагаад иж болохгүй. Тэгэхээр нөгөө шинэ арга зүй ирэл хийсэн. Тэгэхээр зэрэг энэ бас боломжийн юм байна гэж бодоод би энэ сургалтыг сонгосон. За сонгосон маш үр дүнтэй байсан. За яагаад гэвэл эхлээд би өөрийнхөө өнгийг тодорхойлуулсан. Өмнө 10 нас